тавьсан уу? Эргэж холбогдох. Дугаараа тавьсан байна. Таны дугаарыг би авчи. Танаас амар худалч. Таны одоо бичээд өгчихгүй. Би дараад нь өөрөө л авалж ахсан бай. Танаас амар худалчих. Одоо яг хэвлэл мэдээ хүмүүс хаанаар худалч бүх юм амар ингээ нээлттэй ярьж. Цагын тулсан газар юу ячдгийг алга болчихдог байхгүй. Тэгээ эргээд ярахаар уцаа авахгүй алга болчин зөвлөхийнхөө дугаарыг өгчин. Зөвлөхөө ярингуу зөвлөхөө нөөдөөс баг загиж багнах гадаад байхгүй. Тэгэхээр та одоо ингээ зөвдөө бол хүмүүс хэвлэл харж байгаа шүү. Тэгээ ямар ч тэр шаардлагынхаа би хариуг авах юм байна. Одоо та шийдэх хүн биш байхгүй. Гэхдээ та энэ парламентад бидний төлөөж байгаа хүн байхгүй юу? Таны аль дүүргээс яаж сонгогдсон хамаахгүй. Гэхдээ та Монголын ард түмний төлөөлөлтэй нэг байхгүй юу? Тэгээ өнөөдөр энэ бас ганц хоёр хүмүүс ингэ явжсэн чинь хамгийн залуу хүн та байсан болохоор би таныг сонгож ирж байгаа юм. Тэгэлгүй яг тэ зөв. Энэ тал дээр илүү гаш шиг байж, илүү дөв шиг байж, илүү юм ноцох хэрэгтэй байхгүй. Яагаад ард түмний одоо боломжийг хүмүүс хулгайлсан байхад тэрийг та боломж хулгайлаагүй та тэр нь холбогдоогүй юм бол яагаад энэ парламент дотор ороод тэмцэл хийхгүй байгаа юм тийм бидтэй. Та нарыг бид тэг гэж сонгож байгаа шүү дээ. Бидний төлөө, бидний боломжийн төлөө, биднийг сайхан амжуулахын төлөө оюутан залуучууд энэ хүүхдүүдийн бүх боломжийг хүмүүс хулгайлсан байхад 76 улсын хурлыг яагаад бүгд би зүг гэдэг байгаа шүү дээ. Эний жилээ ил тод гаргаад салбараа биш засгийн газар ордон дээр орохтой ингээд гоё тэмцэл хийх хэрэгтэй шүү дээ. Толгоогоо боож байгаа адилхан залууны үүднээс туг барьж байгаа тийм бидтэй. Гадаагаа залуучууд хүн болж чадахгүй байна гэх. Өөрөөхөө илэрхийлдэг яадаг аргатай. Гэхдээ хамгийн чухал зүйл нь одоо бусдын боломжийг хаасан, бусдын боломжоо давуу талж өөртөө ашигласан нь бол хамгийн буруу. Би ч гэсэн хөгжлийн банкны юунд дэр чи яаж дуурчсан чи өөрөө сонсч ирсэн мэт тээ. Бусдын боломжуудыг давуу талаар зээл авсан хүмүүстэй яахан бэ гэж тээ. Энд чинь болохгүй зүйл. Тэдгээр болон хуулийн дагуу хариуцлага өөрөө шилжүүлсэн шүү дээ. Яг үүнтэй адилхан бодвол ямар нэгэн өөрийнхөө улс төрийнхөө давуу талыг ашиглаж, бусдын боломжийг хааж, боомлсон хүмүүст бол бүгдээр бол хуулийн хариуцлага хатуу хүлээх нь зүйтэй. Тэгжээж ирээдүйд ийм зүйл дахиж болохгүй байхгүй юу? Одоо харин хөвцөлийн гам бол гэж нэг гишүүн байд юм байна. Энэ гишүүн нүүрсний улгаан сонсголын одоо тэр ажлын хэсгийг ахалж байгаа хүн юм байна. Би одоо энэ хүнтэй би харин энийг дамжуулаад өгчих гэж байгаа байхгүй. Дамжуулаад өгчих. За. Энэ хараа ингээ хөвцөлийн одоо энэ гам бол гэдэг гишүүн нүүрсний улгаан одоо сонсголын юм хийх шийдэх одоо бие даан шийдэх юм эрхтэй хүн юм байна. Энэ хүн яагаад одоо энэ хөвцөлийн гам бол гэдэг гишүүн нүүрсний улгаан сонсголыг хийж өгөхгүй байгаа те хин гэдэг ямар гишүүн яаж холбогдсон сонсон байсан маш үр дүнтэй болсон шүү дээ. Үгүй хөвцөлийн баг харин тий нүүрс тий харин тэрийг хийхгүй байгаа байхгүй юу 2-3 удаа ингээд удаа санаатаагаар хойшлууллаа би тэг энэ хүнтэй холбогдохоо чадахгүй байгаа байхгүй миний одоо мэдлэг одоо юу гэдэг нөгөө холбоор шалж надад энэ ордноо таньдаггүй байх болохоор чадахгүй байгаа байхгүй тэгэхээр та одоо энэ хүнд хилээд өччих зүгээр тэгээд дараад нь би танаас асууя. Гэтэ би яг асуугаад энэ 7 хоногт эх 7 хоногт багтаад хариу ирэхгүй бол би яг энэ хэвлэл мэдээллийн өмнө гарчиж байгаа би таныг ярина. Ягаад гэвэл та хэлсэн амдаа хүрэхгүй байгаа учраас хилээ тэр хүн юу гэж хариулсан надад бас хилээд өчтдөг хөө. Энэ нэг амар хэцүү зүйл биш үсттэй. Зүгээр тэр хүн дээр очиод хөвцөлийн гам болд гişүүнэ. Нүүрсний улгаан сонсголыг хийхэд юу одоо саад болоод байгаа юм бэ? Яагаад болохгүйгаа? Хин нэгэн хүний дарамт чахалт байна уу те? Улсын хурлын гишүүд боомлоод байна уу? Энийг хийх чинь 76 гишүүний 4-ний 1 л байжгаад хийд юм байлаа шүү дээ. Тэгэхэд та тэр 4-ний 1 байхгүй. Тэгэхээр энд одоо та тэр манлайлалыг үзүүлээд 20 хэдэн гишүүнд дагуулчихоо тэнцээ энэ нүүрсний улгаан сонсголыг хийя энийг дэмжиж өгөөч гэд хэлээд ингээд манлайлаад явахыг хүсэж байгаа юм бас тэгээ ингээд дамжуулаад өгөөрэй баярлалаа. За баярлалаа. Олон нийтэд харсан бол амжилт хүсье.